Сайн уу, хүслээ байна. За та нар минь шинэ оноо сайхан ухтаж авсан уу? Шинэ оны төлөвлөгөөдөө гаргасан уу? Vision board-а хийсэн үү? За би болохоор 2025 он айгуу гоё дуусгаад одоо ингээ 2026 оны төлөвлөгөө маягийн юм гаргаад ингээ байж байна. Ингээ 2025 оноо айгуу сайхан дуусгасан. Би чинь нөгөө айгуу сүүлд миний шалгалт дуусаад даалгавар малгар зөндөө их байгаад би ингээ 24, 25, 26 баг шинэ жилээр ингээ биний амралт ихсэн байхгүй. Би амралт эхлээд яг ингээ 7 хоног 2 өдөр өнгөрсөн байна. Тэр хугацаанд би ингээ скижан яваад борд унсан даа. Тэгээ дээрэс нь коммуни тэнцээ байдаг готок орсон. Тэгээ бас кино татар явж аватар үзсэн. Тэгээ зарим өдөр нь болохоор бүр ингээ юу ч хийхгүй өдөр чинь драма утсаа үзээд ингээ хөвцөн. Тэгээ ингээ 2025 оны сүүлийн 7 хоног бол айгүй гоё амраад ингээ өөрийгөө юм цэнгэлсэн 7 хоног байсан зэ. Ер нь ингээ жил өнгөрөх болгонд хүмүүс чинь ингээ өнгөрсөн жилийн өөрийгөө нэг дүгнээ дараа жилийнхаа зорилго төлөвлөгөө гэж гаргадаг шүү дээ. За 2025 он бол миний хувьд нэлээд их зүйлийг сурсан, мэдэрсэн, өөрийнхөө жоохон юм комфорт зоноос гарах гэж хичээсэн тийм он байсан. Тэгээ бас менталжогоор одоо сэтгэл зүй оюухан талаараа ч гэсэн нэлээд юм тийм тайван болж юмыг ингэж дүгнэж юм харж чаддаг нэг тийм чадвар минь жоохон агсан юм шиг санагдсан. Тэгээ дээрэс нь хамгийн их агсан чадвар гэх юм хамгийн их сурсан зүйл нь болохоор зөвхөн өөрийгөө амар хөндлөнгийн өнцгөөс дүгнэж сурсан. 2025-ыг сүүлээр тэгсэн юм аа. Тэгээд хүсдэг зүйлүүд нь байнга адилхан зав. Тэгэл хэрийг хиймээрээ, энийг хиймээрээ, ийм хүн болмоор ингэж яг байнга ярьдаг. Тэгсэн хэрнээ тэрнийхээ төлөө ерөөсөө ингэж цагаад зарцуулдаггүй, хичээдэггүй, ингэж өөрийнхөө амьдралаа ямар нэг өөрчлөлтийг оруулдаггүй тийм гэдгийг амар ухаарсан. Нэг бодлоо ингэж амаараа л хийнэ гэдэг тийм хүн байсан юм байна. Тэгээд 2025 оны сүүлээр амар ухаарсан. Тэгээд нэг бодлын тэгж мэдэрчээд өөрийгөө тэгж хөндлөнгөөс харчаад амар сэтгэлээр унсан байхгүй. Үнэхээр ингээд өөр үзэн ядаа зэ. Өөр хүмүүс л яаж чадчихна ямар гэл амар сэтгэлээр унсан зэ. Тэгээ үнэхээр ингээд тэр үед болохоор би ингээд өөр амар дургу үрээд за би одоо ингээд юу чих бол үнэхээр өөр амар үзэн ядаад үнэхээр өөрийгөө цаашдаа ингээд өөрийнхөө амьдралыг бас амар сөргөөр харах юм байна гэдэг амар ухаараа. Тэгээд за юу ч гэсэн үйлдэл болгож үзье гэдэг нь 2025 оны сүүлээр ингээл тэмцээн занд оролцоод айгу YouTube бичлэгч гэсэн нэлээд хийх гэж үзэл ингэж ер нь өөр нь толгомтор байдаг зүйлээ өөрхөн хүсдэг зүйлээ яг үйлдэл болгох гэж яг эхлүүлсэн он байсан. Одоо би ингээ 2026 оноо ингээ төлөвлөөд ер нь яах вэ гэдэг ингээ сууж байгаа үедээ 2025 24 23 оноос ингээ өөр байгаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Тийм болохоор би ингээ бас тэр энийг яг ингэж бодож байгаагаа ингээ бичлэг болгож үлдээгээ бодоод одоо ингээ камерны урд сууж байна. За ажлуудаа надаас хизээч салдаггүй энэ 3 жил бараа их сургуульд орж ирээд 3 жилийн турш салдаггүй хідэн зорилго байсан зав. Тэрийг дараад ярих юм бол эхнийх нь англи зав. Миний бүр амьдралын дайсан ер нь ахлах ангидаа ч гэсэн англи хэлээ нэг сайн байгаагүй их сургуульд орж ирчихэд англи хэл бол үнэхээр чухал юм байна. Миний сурч болох юм талбайг ч юм уу миний хүрээг ингэж хэд дахин хэлүүлж чадах зүйл чинь хэл юм байна гэдэг би өөр ингэ биеэрээ мэдрээд их сургуульд орж ирэл хүний амьдралыг амар мэдэрсэн зав гэдэг хүмүүстэй уулзаад ингэ network-оос эхлээд ер нь хэл гэдэг зүйл чинь амар чухал юм байна. Миний амьдралд ер нь цаашдаа амар нөлөө үзүүлэх юм байна гэдэг амар эрт ухаарсан. Даан ч ингэ жил болго юу ч хийхгүй. Одоо ядаж ингэ зорилго тавьсан бол ядаж өдөрт 2 үг цэжилдэг ч юм уу те эсвэл ном уншдаг ч юм уу. Ингээд ямар нэг үйлдэл гарах хэрэгтэй шүү дээ. Ингээ хязгаарч гардаггүй за зүгээр ингээд жил болгоно их байна ингээл за англитэй болно. Энэ жил жинхэнэ англитэй болно. Ингээл байнга төлөвлөдөг. Тэгснэ хязгаарч англитэй болдгоо. Нэг юм салдаггүй нэг зорилго байна. Тэгээ дараагаар болохоор эрүүл мэндтэй холбоотой. Би болохоор нэг солоос болохоор ярих юм бол Марин Пиман хэн баггүй юу? Тэрний байх юм бол туранхаа хэрнээ яг тодорхой хэсэгт ингэж бод харгаа. Тэгээд би юм хийдээд ах юм бол гидсээрээ их таргалдаг байхгүй. Тэнгүүд яг гидсэн л таргаад байдаг тийм төрлийн юм. Тэгэл жил болгон бас ингэ миний зорилго донд байдаг юм юу гэх юм бол булчинтай болох, гидсэндээ булчинтай болох, ингээ байнга гидсэн цэцгэлээ гидсэндээ булчинтай болох. Өдөрт нь хэдэн минут 10 минут тасгалаа их, өдөрт 5 минут тасгалаа их гэл ингээл жил болгон ингээ нэг өөртөө нэг зорилго тавьдаг. Тэгсэр нь хэдэж үйлчлэгддэг. Тэгэл дахиад жил болгон энийг зорилгоос тавьдаг. Дараагийнх нь энэ тасгалтай холбоотой бас арьс байна зав. Би багаас олж арьсны асуудалтай. Ер нь байнга л арьснаас олж стресс явдаг хүмүүстээсэн. Тэгэл байнга гоё арьстай болъё, ингээ тгий гэлэгдэг хэрнээ ингээл янз бүрийн юм айгүй их авдаг ингээд ийм тасч үзээд, ийм тасч үзээд, ийм хэрэлж үзээ гэл айгүй их авдаг хэрнээ хизэж яг үнд хамгийн их нөлөөлдөг тийм хоолны дэглэм ч юм уу та ингээд тийм юм барьдаггүй. Одоо ус их уух, халуун ногоо баг идэх, бэлэн хоол баг идэх. Яг ийм юм ингээ
хүн ингэ цаасаа мэдэн штэ ингээд арьсан ийм хүн ч нөлөөлнө шүү гэж мэддэг хэрнээ тэрийг хэзэж өөрчлөхгүй зүгээр ингээд нэг тийм хитэн досоор ингээд хамгийн зүгээр болох гээд ингээд таад байдаг. Тэгэл ингээд жил болгоно энэ жилээс ингээд гоё арьстай болно шүү энэ жил ингээд ингэ шүү гэх бас ингээд хитэн жилийн турш ийм зорилго бас байна. Тэгээд тэрний дараа бас YouTube миний ингээд ер нь бас хамгийн том байнга байдаг зорилго бол бас YouTube байхгүй. Би ингээд ахлахангаас хойш YouTube бич хийсэн шүү дээ. Тэгээд манай зүрхлэн тоглоом надаа ингээд байгалдаг заа. Жохон хэдэн бичлэг хийж байгаа алга болчих юм. Хэдэн бичлэг хийж байгаа байхгүй болчих юм. Тэгээд амар л би тэрийг бас өөрөө амар асуудал нэг бодлын амар сул тал гэдэг амар сайн мэддэг байхгүй. Одоо шил би ч гэсэн YouTube их үздэг хүний хувьд миний ингээд дуртай хүн ингээд нэг хаяа хизэн мэддэхгүй хаяа бичлэг тавьчаад байх болчихоор амар муухай штэ. Нэг бодлын амар хайнг хариуцлагагүй тийм штэ. Тэгээ ингээд жил болгоос тэрийгэ засах гээд за өдөрт гэж авч байна. За ингээд 7 хоногт нэг удаа за чаддгүй мод 2-7 хоногт нэг удаа бичлэг хийж яа гэл ингээл байнга боддог. Байнга төлөвлөдөг үнийг л тэгэхээр замхраа дуустдаг та. Тэгээ ингээ бас бүжиг байгаа заяа. Ингээ би бас ингээ бүжиг би одоо ингээ хоббигоор бүжиглдэг шүү дээ. Тэгвэл ингээ бүжигч бас ингээ бүжиглэхгүй удчих юм бол жоо эвслээ алдах ч юм уу ийм юм бас байдаг учраас ингээ тогтмол бүжиглэх гэж хичээх хэрэгтэй байхгүй. Тэгэл ингээ ядаж гэртээ ингээ байнга тасал бэлтгэл хийчих ч юм уу тэгдэггүй заваа. Тэгэл ингээ хичээдэггүй тэгсэний зорилгоо тавьдаг. Тэгээ ингээ ядаж ингээ хумс хийх нэг мөнгөөрөө студиоч 2 удаа бүжгийн хичээл сонсох боломжтой байхад тийм эсэл гаргаагүй л байхгүй тий ингээ. Тэг ямар нэг юм хийхин тулд мэдээж мөнгө зарцуулна. Надад тал юм мөнгө зарцуулахаас илүү цаг зарцуулах, сэтгэл зарцуулах хэрэгтэй шүү дээ. Тэнгүүн ингээ хизээж тэгдэггүй. Тэгээ нэг ийм хідэн салдаггүй зорилго надад байна заа. 2023, 24, 25 гэдэг надад ингээ хамт 3 жилийн хамт явсан зорилго байна. Би 3 жилийн нэг ерөөсөө ингэж өөрчилж чадаагүй. Энэ хідэн зорилгодоор хэдэн жилийн турш ямар ч нэг тийм ахиц гарах хар хичээгээгүй. Цагаа зарцуулаагүй. Би ингээ залуу өмэж нүл цаг зав ингэж эрүүл мэнд ингэж байхад ерөөсөө ингэж өөрчлөх гэж хичээгээгүй хэдэн зүйл. Тэгээ би 2026 онд ер нь нэг амар сүртэй шинэ зорилго гэхээсээ илүү би зүгээр энийг амар засмаар байна. Одоо чи энэ хэдэн зорилгоо би ингээ үнэхээр хичээгээд өөрийгөө хянаад, үйлдэлээ хянаад ийгээд зорилготой хүрэхгүй бол би цаашдаа өөр юм том зорилготой ч юм уу тий. Яг ингэ нийгмийн амьдрал, ажлын талбарт нийгэмд хараад ингээ бүр ингээ үнэхээр бүтэхгүй гэдэг амар ойлгож байгаа. 2026 онд сүртэй том зорилгоос илүү би зөв энэ хідэн зорилгоо одоо байнга дарамт даалдаг хідэн зорилгоос салахын тулд ер нь хичээх болно. Тэгээд би яагаад ингэж энийг бичлэгээр хийж байгаа вэ гэх юм бол нэг бодлын одоо би ингээ амар ингээ допаминтай байгаа ш. Одоо би ингээ чаднаа одоо ингээ өөрийгөө өөрчилж чаднаа миний ингээ амьдралын хэм маягаа өөрчлөнө гэсэн юм том зорилго байгаа. Ингээ допамин юм бүр хамгийн дээдлэлт ингээ ирсэн байгаа. Тэгсэн чи одоо ингээ нэг сарын дараа ч юм уу тэг хэдэн цагийн дараа гинт энэ маань ингээ допамин нь буухгүй буураад ингээ гинт юу чадахгүй ч юм шиг эсвэл хичээхгүй эсвэл мартаад ямар янз бүрийн амар олон шалтгаануудаас би ингээ гинт бас буцаад 25 оны өслөө шигээ амьдралын хэм маягтаа орчих үе дээ гэдгийг одоо сэргийлэхийн тулд гэдгээс одоо ингэж болгоомжлохын тулд YouTube-ыг нэг бодлын арга хэрэгсэл болгож ашиглах чинь. Нэг бол та нарын урд би ингээд амлалт өгч байгаа байхгүй юу. Тэр нь ч надад амар сайн санагдаж үзсэн байхгүй юу. Би өөртөө бас ингэж хүмүүсийн урд амлалт тавиад тэрнийгээ байхын төлөө хичээгээд барихгүй. Тэр амлалтандаа ургуул амар чимээ шүү дээ тий. Үнэхээр та нар ч гэсэн өөрийн гэсэн зорилготой ч юм уу тий. Өөрийн гэсэн төлөвлөгөөндөө хүрэхийн тулд ингэ жоохон ч гэсэн юм мотивац өгөхийн тулд ерөнхий хийнд амар хэрэгтэй зүйл гэж бас амар бодсон. Тэгээд юм шиг хийж байгаа. За би ингээд нарийн төлөвлөгөөгөө бол та нарт хэлэхгүй. Яа ингээд за би англиас ажиллахын тулд ийм хийн ч юм уу тийм тиймэрхүү бол нэг хэлэхгүй. Зүгээр би цаашдаа влогоороо үзүүлж бодчих. Зүгээр ингээд үйлдэлээрээ харуулъя гэж би бодож байна. Цаашдаа миний влогийг үзээд би ингээд хэр хичээж байгаа ч юм уу хэр өөрчлөгдөж байгааг нь бас хамт хараад яваарай. За хэрвээ энэ бичлэгийг бас 2026 оны ихээр үзэж байгаа бол өөрийнхөө зорилго төлөвлөгөөнүүдээ бас комент бичээд үлдээж болно. Тэр эсвэл бас 2026 оны дундуур үзэж байгаа, сүүлээр үзэж байгаа хүн байх юм бол бас нэмээд комент бичээд өгөөрэй. Тэгэх юм бол би бас тэр үед ингээд комент ирэнгүүд хараад би энэ үед бас ингэж мэдчихсэн юм байна шүү дээ. Ингэж бодоод ингэж өөртөө зорилго тавиад энэ бичлэг ингэ хийчихсэн юм байна шүү дээ гэдэг үднээс авдаас айгүй их дэм болох байх шүү. Тэгээд бүгдөө хамтдаа 2026 оныг тийм юм сурсан, юм хийсэн тийм жил болгохын төлөө хамт хичээцгээе. Тэгээд цаашдаа влогуудаараа уулзцгаая. Bye bye.